Б. Дэлгэр цэцэг гологдсон хөргөн өгүүлэлэг. Таазан дээрх гэрлүүд жирэлзэн хүмүүсийн яра нэг наашлан нэг цаашлан дүнгэж байснаа тасалдан алга болсон. Тэрнээс хоошхыг сүхвэ өгөн огт сандаггүй. Одоо бол хөл гарна мэдрэгдэхгүй байхаагаад хамаг уруул хоолойн хатаж ам цангаж байна гэж тамтаг алга. Нүдэ алгуурхан нээсэн ч дэлхий дайвалзах шиг болоход бушуухан эргүүлэн анлаа. Сүхвэгээ та намайг сонсож байна уу гэсэн эрдүү хоолой сонсоод ахин нүдэ нээвэл цагаан хувцастай эмч дээрээс нь тонгойж байлаа. Өмнөхийг бодоход энэ удаад толгой ирэх нь гайгүй дуурч болж байна. Гайгүй хүү минь. Ах нь хаана байна вэ? Юугээ ч нь болох нь энэ вэ? Гэхэд та хот хоорондын замд автын осолд ороод манай амьлэгт хүргэгдэж ирсэн. Тархиндаа гэмтэл авсан учраас яралтай хагалгаанд орсон. Гэхдээ одоо та дажгүй дээ. Удахгүй хөлгорч нь мэдээ орчихно. Ар гэрээст нь хүн дуудсан хөдөөнөөс охинд нь удахгүй ирэх бах. Одоохон манай сувилагч танд уух юм өгнө. Та айд сандрах зүйлгүй тайван байгаарай гэж хэлээд цаашаа эргээд явчихлаа. Бацрав. Тамийн хаалга татаад буцжээ. Усуу хувь дуусаагүй л байж дээ. Хэмээн бодож амжсан ч эргэн нүдэн анилдан унтаад өглөө. 2 хоногийн дараа энгийн тасагч шилжсэн ч ар гэрээс нь сахиур эргэлт гэж юу ч ирсэнгүй. Гүй ер хинч ирэх билээ дээ. Ганц хүүгээ хэрэгт холбогдож гэж сонсоод харахур дараа их хотыг зорж яваад ийм явдалд өртсөн бөгөөд одоо хүүн ганц худагт суугаа. Харин охин сэндэрн нутагта тоогоо гэдстэй. Бас дэрсхэн нусаа гоожулсан 4 жаалаа хиндээ үлдээж наашаа ирэх вэ. Өвгөн муу охин минь л ирхэл гэж санаж өмөрч суугаач. Нөгөө данхар харан эрүүл согтуу даналзаад явуулнаа гэж үлгэрдээ. Харин инеемч харахвал хідэн совилогч асрагч нараар дамжуулан асарч ээрэ гэж тойрч бас өөрөө гардан эмчилж хөлтээр минь басгалаа босголоо. Буянтай хүн юм да гэж бодон хэвтэн. Яг энэ үед өнөө эмч харахуу зөөлөн инээмсэглэж орж ирээд тасгийнхныг бүгдийг нь үзэж явсаар өвгөний ээлж боллоо. За, сүхвэгээ дажгүй юу? Яаж вэ? Зовир байна уу? Гэж өгсрүүлэн асуулаа. Би дажгүй хүү минь. Тэгэхэд чийхөө нэг л танил санагдаад байх юм. Эсвэл хөгшин толгой будилж байна уу? Гэхэд та аваа тэнхэрч байгаа юм байна да. Хүн танихтайгаа болжээ. Би танай сумын Нансалмаагийн хүү Эрдэнэ баяр шүү дээ. Гэд дулаахан мишэв. Буйнаа нэм. Тийм бай шүү дээ хүү минь. За яах нь үнэрлээ. Яасан сайхан залуу болов дээ хүү минь. Гэд духан дээр нь үнэрлөө. Энэ шөнийн тарианаас хойш өвгний нойр хулчаад үүр цайтал хөрвөөлөө. Нансалмаагийн ганц хүү. Нансалмаагийн ганц хүү гэхээр тэр нэг намар саахалтын унаг тамганы найрнаас үүрээр халамцуухан буцаж иртэл гэрээс зайдуухан морой хантаарчхаад манай сэндэртэй хамт нэг дээлэнд багтаад суучихсан. Юу ч юм шивнэлтэн наг инээлдэж байхад нь би очиод морин дээрээсээ ташуурдаад хөөчихсөн тэр хархуу байх нэ. Ирэх дураараа дутуу хүтүүг үзэлгүй өссөн зассан шагаа шиг цэмцгэр ганц охиноо чам шиг гуйлагчинтай нийлүүлэнч гэж байхгүй шүү хүү минь. Хэлүүлж үзээгүй горцгор охин чөлөөгүй уйлсаар би ч нүр өгөхгүй хичээж хит хонож байтал Баян базар ганц хүүтэй охиныг чинь гуйж явнаа гэд ороод ирхэн тэр. Уяу тумаараа баян лавгсүрэн Баян базар гэж хочлуулж ирсний дээр хурдан хурцаа дугаараа нутагтаа алдартай тэдний ганц хүү явж энэ их хур хөрөнгийн эзэн болох нь дамжиггүй. Ганц охиныг минь өмсөх эдэлхээр дутаахгүй элбэг аваад явчих юм байна да гэж тэр үедээ л аваа сэргхэн сэтгээд хадгийг нь 2 гардан авчхаж билээ те. Гэтэл эрхэн дэнцэн дураараа охин тэр шөндөө гүйгээд алга болж билээ. Би ч охиноо Нансалмаагийн навсгарахаар аваахад очиж хэвтчихээд хүний нүр түлж байгаа юм биш үсттэй гэж бодоод давхиад буутал Нансалмаа гэртээ ганцаараа.
Сүх минь хүү адууны ирэлж яваад хоноо далга. Го бодоол нөгөө хідэн азах нь олдохгүй муу хүүгээ минь ирэлт хатааж байгаа биз гिचгсэн сууж байсан. За чи битгий золигт. Миний охиныг босгуулаад аваад явчихсан гэдгийг нь чи л болоод мэдэхгүй байгаа бах та. Нүдний цүцгий шиг хайрлаж эрхлүүлж инкрилж өсгсөн ганц охиноо. Танаа энэ хазгаар хүүд өгч тэгжиж амьдралаар нь тоглоулахгүй шүү. Чи ямар өөрийн гисэн тохоолох мал тохох хэмээл тайш биш. Хизэнээсээ л айлын хаяа бараадаж хус сумгордсон гуйлагчд. Та нар шиг юмд миний охин хурцдана. Хаашаа явсныг зүгээр хэлээд орхиочи. Тэр чин тавьсан сүйтэй хадамд гарах өдрөө хүлээд цугаа хүүхэд гэд лагсарч гарлаа. Тэгэхэд нансалмаа. За сүх минь. Чиний баян тарган тэндээ л биз. Энэ хүүхдүүд хамт нэг ангид 10 жил сураад ижил дасал болжээ. Бидний үе биш. Сэтгэлээ таниад хоорондоо болж бүтэн л үз гэж би бодсон юм. Гэхдээ чи ингэж байгаа бол миний хүү хазгар доголонч гэсэн хүнээ сайхан үр. Шалгалчүүлгээ сайн өгөөд тэр сургууль соёлд нь удахгүй яваад л өгнө. Чи уг нь юутай хүний хүүхэд вэ гэж биш. Ямар хүн болох хүүхэд вэ гэж харсан бол чамд дээр байсан юм да. Таны охиныг үнэндээ би мэдэхгүй. Одоо явж үз. Ядарсан их хүү хоёрыг чи зөндөөл дарлаа. Гэд ганцуугаараа нүрээ шудраад үлдэж билээ. Эргээд гартал сэндэр минь бүлцээж хавцсан нүдтэй амтан гэртээ сууж байж билээ. Манай дүүгэнд очиж охинд нь үүлээ тоочж уйлж хоноод ирсэн нь тэр байж. Бүсгүй хүүхэд яах вэ тэгээд миний үгээр базрын бэр болсон доо. Одоо тэр нэг данхархар юм сум дамжин даалуу тавиж эцгийнхээ үлдээсэн хідэн сайхан буянг бооцоонд алдаад дуусахгүй муу том хүүгээ миний хүүхэд биш гэж ад үзэж муу охины минь нуснолмстай нь холж гүйцэн согтууд толгой би. За манай мангарахаар хүртэл толгой өөд өргүүлэхгүй хэрэг тарж хил ам таталсан амтан байна. 2 чавгай сольж 3 хүүхэд өнчрүүллээ. Баян сүхийн хүү гэд нутаг нугаараа л хөлөлддөг байсан та. Одоо харин хүний нөөцийг харах ирэхгүй. Энд хэцүү нэртийн хаалга татах гээд байдаг. Гэтэл хазгар доглоон гэж гологдсон хөргөн маань энд миний амийг аварч бүр асарч тойлж байх гэж. Гэх мэтчлэн энэ тэрийг бодсоор үүр цайлгалаа. Өглөө эмчнэр үзэлгээ дуусаад өвчтнүүдийн гэрээс эргэлт ирээд холхилдцоох тэр үед 5 дугаар тасгаас сүхэг эргэлтийн хаалган дээр дуудаж байна гэж нэг охин хашгирахад хин ирэх вүлээ? Чита хин ч ирэх билээд ирэх хүн байхгүй те. Гисээр аяархан босоод очтол эргэлтийн цонхон дээр нансалмаа хөгшин инээмсэглэн зогсхон тэр. Иш сүх минь. Сайн уу? Би энэ гайгүй юу? Гүний эрдэнэ баяр золиг хамт амьдарч байж чамайг энд хийвтэж байгааг хэлэхгүй 2-3 хонсон байх юм. Энэ хүүхдүүд ажил ихтэйч тэр үү? Эсвэл манимитиг голдогч юм уу? Юм ярихгүй шүү гэж өгсрүүлэн урсгасаар ухтлаа. За сүх минь. Энэ хоолцай ороод сайхан тайван идэж уугаарай. Савыг нь хүүд өгөөд явуулчихаарай. Тэгээд эмнэлгээс гараад манайхаар заавал очиж хонон шүү. Нутаг усны сонин сайхан ярьцууй да. Тэр жил энэ мүү хүүгээ дагаад хотод орж ирснээс хойш нутгийн бараа ёоры харсангүй. За хурдан идгээрэй сүх минь гэд нүүрүүд харлаа. Тэгнэ хөө. Би ч тамийн үүд тогшоод мүү хүүгээ чин буйнаар л нар харлаа да намжил минь. Гэх мэтийн хэд 3 хаан үг сольж амжив. Сүх хүний нутаг олны дунд нутаг нугын хүмүүс таарах яасан ч сайхан юм бэ. Ах дүүд садан төрөш шиг гэж бодон магнайн хөлсөө шутран аяхтай шөлөө очилж суулаа.